Дундын зуучлагч гэдэг юм аа ерөөсөө 100% халж чадна. За сайн байцгаана уу залуучуудаа. Ингээд Монгол чатын админы 1 минут подкаст эхэлж байна. Ингээд энэ дугаар маань хамгийн ихний дугаар байгаа. За тэгээд ер нь бол Монгол чат өөрөө нөгөө технологийн соёлыг түгээх хүрээнд ер нь Монголд байгаа Монголын одоо хөгжил түвшил тойр нэмрээ оруулах гэж байгаа. Ингээд өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй зорилготой юм залуучуудыг дэмжиж ажилладаг байгаа. Энэ хүрээндээ бас энэ подкастаа бас ингээд эхний дугаараа хийгээд явж байна. Тэгээд манай эхний дугаарын зочноор Монголын цахим бизнес эрхлэгчдийн холбооны үүсгэн байгуулагч Лагва маань оролцож байна. Тэгээд Лагватай өдрийн хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр подкаст маань айгүй амархан одоо тийм дүрмтэй байгаа. Тэгээд энэ бол үзэгчд маань ингээд өөрсдөө бас үнэтэй цаг завтай байдаг тийм. Тэгэхээр бит хоёрыг ингээд үзээ сууж байгаа хүмүүс л үнэтэй цаг заваа аль болох богино хугацаанд аль болох их мэдээлэл аваад тийм илүү үнцэнтэй мэдээллүүдийг аваад дуусгахыг одоо үзэгчд маань хүсч идэг бол подкастын хувьд болохоор бас ингээд илүү баялаг тийм агуулгатай юм хийх гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг аягүй гоё уулзуулахын тулд манай подкастын одоо формат нь өөрөө админы 1 минут гэж нэрлсэн шалтгаан нь болохоор би ерөөхдөө ингээд яриаг хөтлөө явчихна. Тэгээд өөрөөс чинь гарч байгаа мэдээллийн асуултанд хариулж байгаа хариулт чи өөр яг 1 минутанд багтаж явах хэрэгтэй юм дүрмтэй байгаа. Тэгэхээр аль болох ингээд товчхон яг үзэж байгаа хүмүүстэй гол мэдээллүүд аягүй гоё хүргэж авчвал хийхэндээ аягүй үнцэнтэй болох гэдэг. За тэгэхээр ерөөхдөө ингээд лагваас эхний ээлжинд яг бит хоёр энд сууж байгаа шалтгаан бол мэдээж одоо My App гэдэг нэг аппликейшнийг одоо лагва маань энэ холбоо маань сүүжүүлээ явж байгаа. Тэгэхээр энэ аппликейшны талаар бас илүү угаасаа ярилцсан. Гэхдээ яг танай холбооны талаар бас эхлээд тодорхой мэдээлэл авчиг гэж бодсон. Тэгээд холбоо чинь яг өнгөрсөн хугацаанд яг ямар үйл ажиллагаа явуулж байна тийм талаас түүх талаас нь яриад үйл хэрэглэгчтэй. За Монголын цахим бизнес эрхлэгчдийн холбоо бол одоо цахим орчинд гэрээсээ онлайн бизнес хийх хүсэл сонирхолтой ээжүүд, эмэгтэйчүүд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж тэднийг одоо шатахжуулах, хөгжүүлэх, тулгамдж байгаа асуудлуудыг нь шийдэх. Тэгээд дээр нь хамгийн гол нь эдийн засгийн өөрийн гэсэн бие даасан одоо орлоготой ажилтай болох зорилгод оруулах үйл ажиллагаа явуулаад одоогоор бас 300 гаруй эмэгтэйчүүдийг бас яг энэ зорилгынхаа хүрээнд тусч шатахжуулаад ажиллаж байгаа. Тэгээд маш амжилттай ажиллаж байгаа. За энэ COVID-19 бас яг энэ салбарын хөгжил бас маш их том нөлөөлсөн. Тэгээд улам цаашаа олон ингээд хүнийг ийм хувийн бизнестэй орлоготой дээр нь энэ бол маш олон давуу талууд байдаг. Хэмнэлт маш их байдаг. Төлөвлөлт их хийж сурдаг гэх мэтлэн давуу талуудыг л одоо хүн болгонд хүрхийг л зорж ажиллаж байгаа холбоо байна. За баярлалаа. Ингээд 6 секундын эрсээр үлдэж байна. За тэгэхээр 300 одоо ээжтэй эмэгтэйчүүдийг ингээд бас ажил олгохтой болгоод ингээд залж чиглүүлээд явж байгаа юм, сайн үсийг явж байгаа юм. Тэгээд бас зүгээр нэг тийм биш бас бүр одоо My App гэдэг нэг технологийн бүтээгдэхүүнтэй тийм. Тэгээд My App-аар бас ингээд тэднэрээ бас гоё технологижуулаад өөрсдийн бүтээмж борлогын одоо нэмэгдүүлэх талаас нь одоо ингээд гоё юм санаачлаа явж байгаад нь бас баяр хүргэе тийм. Тэгэхээр хоёлаа яг цахим бизнес гэж ярьж байгаа холбоотой одоо сая бид ингээд 2 жил гаруй ковидын цаг үеийг ингээд туулж байна. Тэгэхээр яг цахим бизнесийн орчинд яг Монголд ямар одоо өөрчлөлттэй ямар зүйл ажиглагдаж байна, хэрэглэгчдийн зан үйл яаж өөрчлөгдөж байна. Энэ тал дээр бас мэдээлэл өгвөл. За цахим бизнесийн хөгжил бол одоо Монгол дөнгөж л ингээд нэвтэрч байгаа. Тэгээд нэг талаасаа бол маш олон бэрхшээлүүд байдаг тий. За яг цахим бизнес онлайн худалдаа хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн том бэрхшээл нь бол бараа захиалга, тэгээд тээвэр, за эргээгээд нөгөө захиалагчийн одоо сэтгэл ханамж гэсэн юм маш том 3 юм бэрхшээлүүд байдаг. За COVID-19 гэдэг энэ цаг тахалтай нүүрт тулснаар бол харьцангуй ингээд нөгөө захиалагч буюу хэрэглэгч тал айгүй ойлгодог болсон. Энэ нөгөө нөхцөл байдлыг нь бас тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг болсноороо одоо энэ бас хөгжил нь бол 40% ингээд нэмэгдсэн ба худалдаа авах чадвар. Хүссэн үсээгүй л одоо онлайнаар тий захиалга хийгээд бараа бүтээгдэхүүн авахаас өөр аргагүй юм арга тунд орж
тогтцсон. За энэ бас зарим юм сөрөг талууд бас мэдээж байгаа. Энийг бас далимдуулаад одоо тэ цахим луурын шинж тэмдэгтэй асуудлууд их байгаа. За эдгээр одоо эрсдлүүдийг нь одоо хамгаалах боломжуудыг нь улам сайн нээхийн тулд бид нар энэ Maya app гэдэг юм гурвалсан юм үйлчлэгээтэй бол хийгээ явж байгаа. За 1 минут болцсон. За тэгээд 1 минут дуусчлаа. Тэгээд ярьж дуусаагүй ингээд илэрхийлээгүй үлдсэн юм байгаа. Товчхон хэлчихээр. За ерөнхийдөө бол яг Maya гэж яг яагаад Maya гэдэг нэртэй энэ төсөл прожектыг хийх болсон юм бэ гэхээр одоо яг бид нэр 3 сарын 1-ээс ингээ холбооны үйл ажиллагаа эхлүүлээд маш олон ингээд хүмүүстэй нүүр тулаад тий өдөр шингүү ингээд сургалт явуулаад ингээд явж явах процесс донд бол яалтчгүй л нэг хүмүүст ингээд амар том асуудал байсан. За тэр нь бол хилний бэрхшээл дээр нь тухайн аппликейшны Play-Store, App Store-оос ингээд татах гэхээр нөгөө бас хайлтын системээр гарч ирдэггүй тодорхой юмнууд байдаг. Ихмэчлэн энэ асуудлуудыг шийдэх гарц нь ерөөсөө бид нэр яг энийг хялбар системтэй болох хэрэгтэй юм байна. Хүн болгон ингээд одоо тий насны ангиллал гэхээр ашиглах юм боломж жиг л бид нар санал болгосноор бид нар бас өөрсдийнхээ ажлыг хөнгөвчлөх юм байна. Олон хүнд хүртээмжтэй байж чадах юм байна гэдэг үгнээс бол яг ийм Maya app project хийсэн байгаа. За Maya app нь бас яг ийм 3 хэсгээс бүрдэж байгаа. За одоо ингээд хөтлөөд явна тий. Гэхдээ яг нөгөө цахим бизнесийн орчинд одоо ковид ингээд нөлөөлсөн яасан гэдэг ярьсан шүү дээ. Ерөнхийдөө таны ярьснаар болохоор би бол хэрэглэгчдийн итгэл илүү нэмэгдсэн юм тий. Өмнө ингээд онлайнаар юм бодлож авах нэг ирэх юм бараа ирэхгүй юу за амар эргэлзээтэй. Сэтгэл ханамжуудыг чанартай юм ирэхгүй юу гэдэгтэй амар эргэлзээтэй байсан бол яг энэ ковидын цаг үед бол бас хүмүүс харцсангүй энэ онлайн худалдаа гэдэг нь бас үлийн зөвшөөрөл тэмээг бас хэрэгцээгээ хангаад бас тодорхой хэмжээний соёл суралцлаа гэж ойлгож байна шүү дээ. Тийм ер нь бол тийм. За Maya app-ийг яагаад эхлүүлэх болсон сая ярьсан. Тэгээд яг энэ app-ийг танай холбоо юу гэдэг нь эсвэл танай холбооны ингээд хүмүүс ингээд оролцоотой яаж энэ төсөл болсон юм бэ? За ерөнхийдөө бол бас энэ яг энэ цалаар бол маш олон жил бодож явсан ажил маань байгаа. За тэгээд мэдээж ямарваа нэгэн ажил хийх стартап бол тий хөрөнгө оруулалт гэдэг юм бол аягүй чухал. Тэгээд холбооныхаа тодорхой гишүүдэд ингээд санал болгосон юм төсөл байна. Энд одоо хөрөнгө оруулалт хийх үү гэдэг үгнээс. Тэгээ манай холбооноос бол одоо ингээд 23 ийм ээжүүд нэгээс одоо 0-аас 1-ээс хүртэлх няраа хүүхдтэй гэртээ хүүхдээ хараад ингээд стартап онлайн шоп хийдэг ээжүүд маань хөрөнгө оруулалт хийгээд за бас өөр яг бас нэг бизнесийн байгууллага стартаптай хамтран хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр бид нар бол ерөөдөө санаачлагч. За хэрэгжүүлэгч нь бол аваад ирээ тэгээд өөр ийм бас ийм залуучууд хэрэгжүүлсэн ийм төсөл байгаа. Тэгээд эхлүүлэх болсон шалтгаан бол маш олон шалтгаантай. Яг тэрийг ярих юм бол маш их зүйл ярина. Мэдээж энэ хөгжил, энэ бэрхшээл, энэ боломж, энэ бүх зүйлүүдийг л давхцуулаад энэ төсөл бол хийх хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Цаг үе нь бас болцсон юм байна гэдэг үгнээс яг сая энэ ковидын хөл хорионы үеэр бид нэр эхлүүлсэн байгаа. За амжилаа. За тэгэхээр дотоо ярьсан зүйл байна. Тэг нэмээд хэлж. Тэгээ яг ингэчгэрч амир юу вэ? Дотоо ярьсан гэхээр тий. Мэдээж яг ингээд амжсангүй тэрийг хэлчихсэн гэдэг ч юм. 1 минутанд толгой бодогдоо гэдэг тий. Гэтэ чи аюу сайн амжиж чинь 1 минутанд агуулгуудаа аюу гоё гаргав. Энэ бас эвгүй тактик энэ тий. За тэгэхээр ер нь Maya app маань одоо ингээд ээжүүд те ингээд яг энэ холбоонд эсэд ажиллаж байгаа эхчүүд болон гэртээ суудаг эмэгтэйчүүд маань оролцоод ингээд өөрсдөө бүр ингээд эрсдэл хөрөнгө оруулалт хийгээд ингээд явж байгаа гоё төсөл байна. Тэгээд яг энэ Maya app-ийг яг хэн хэрэглэх юм бэ те тэр хэрэглэгч нь хэн байх юм та нар ярьж байгаа. Тэгээд тэр хэрэглэгч нарт яг ямар төрлийн хэрэглэгч нар байна. Тэд нар ямар хэрэгцээг хангах юм, ямар үнцэн биднээс бий болох юм гэдэг талаас нь товчхон аюул хэлдэг. За нэг минут. Maya app бол угаасаа Монгол хүн бүрийн хэрэглээ. Ерөөсөө одоо гартаа гар утас барьж гал хүн болгон хэрэглэх бүрэн боломжтой. Яагаад хүн болгон хэрэглэх боломжийг олохын тулд бид нар энэ 3 бүтцээр хийсэн. Maya app гэдэг аппликейшн дотор болохоор одоо энэ олон улсын бүх худалдааны аппликейшнуудыг бүгдийг нэг дор ингээд оруулж өгөөд аппликейшн дотроос аппликейшн татах юм. За аппликейшнийг татчаад Maya app гэдэг одоо ийм
392 нүрт А5 юм ном байгаа. Тэр номон дээр бол нэг үрчлэн зааврыг ингээд орчуулаад тайлбарлаад оруулсан. Тэр зааврыг хараад нөгөө аппликейшн ашиглаад сурчих юм. За мэдээж аливаа ямиг бичгээр илэрхийлчихэд үгээр илэрхийлэх хэрэгцээ шааж гардаг. Тэрийг нь дахиад MyApp.cg гэдэг веб хуудасаар дамжуулаад бид нар энэ видео сургалт болгоод ингээ өгч байгаа. Тэгэхээр ерөөсөө л энэ болоод Монгол хүн болгонд хэрэгтэй. Тэр тусмаа стартап буюу бизнес хийж байгаа. Одоо зах худалдааны төвөөр одоо 8 бизнес хийж байгаа хүмүүс бол маш хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ MyApp-ыг ашиглаж сурснараа дундын зурчлагч гэдэг юм аа ерөөсөө 100% халж чадна. Ерөөсөө худалдаа бизнес эрхлэгч хүмүүс. Зүг. Тэгэхээр за би миний зүгээс бол ингээд бацаа хэлэхэд ер нь бол ингээд энэ аппликейшнийг ашиглах шалтгаан нь өөр ер нь бол цаад юм бол хэмнэлт байгаад юм шиг тийм. Ер нь ингээд онлайнаар юм авахаар одоо яг энэ Улаанбаатарт ямар нэгэн дэлгүүрлөө ороод хувцас авах эсвэл шууд онлайнаар хаа нэгэн одоо газраас тийм өссөн одоо яг брендийнхаа өссөн одоо цагуурын зүйлийг хөтлөж авахыг оронд энэ MyApp-ыг ашиглахаар илүү одоо хэмнэлттэй эдийн засгийн үе үүс байгаад байгаа юм тийм. Тэр шалтгаан яг бодит амьдрал дээр хүнд яг одоо жишээ нэг бараан дээр жишээ яриад хүмүүст ойлгуулад өгөх ямар кейс байж болох вэ? За хэмнэлтээс гадна маш гоё боломж хийдэг. Яг тэгэхээр бид нар нэг зүйл баригдахгүй маш олон төрлийн сонголтоос өөртөө яг тохирсон хайж исэн бүтээгдэхүүнчлийг сонгох нэгдүгээр боломж байгаа. Хоёрдугаар тэрийг мэдээж одоо ямар ч дундын зурчлагчгүйгээр худалдаа авах гэдэг чинь бол өөрөө энэ хэмнэлт болоод эдийн засгийн үр ашиг өгч байгаа. Тэгэхээр доор хайжил одоо за хамгийн одоо багадаа 30% хэмнэлт. За дунд чинь 50% хэмнэлт. Магадгүй бүр 100% хэмнэлтж байх боломж байдаг. Тэгэхээр зүгээр хэрэглэгчнэр хэмнэлт гаргахаас гаднаас байгууллагын хангамж өмж тий яг бизнесийн байгууллагууд ч өөрсдөө хангамжийг өсөн аппликейшнээр хангах. Бүрэн болох юм бол одоо үр ашигтай ажиллаж болох зам байна тий. За сая ном гээд ирчлээ. Тэгэхээр номныхоо талаар дахиад нэг минут аягүй гоё хэрэглэгчтэй тийм. Энэ номыг яг авснаар яг ямар одоо юм зэмгтгүү дагалдаад бас ямар нэг юм давуу тал зэрэг хэрэглэгчтэй өгч байгаа юм тийм. Тэр талаар бас. За MyApp ном бол ерөөсөө олон улсын топ одоо хүлээмжшэрэгдсэн баталгаатай худалдааны одоо сувгуудыг бүрэн дурдсан байгаа. За энд бол үндсэн 5 том одоо улс гүрэн тий. Хятад бол мэдээж номер 1. Тэгээ Америк, Солонгос, Япон, Турк, тэгээ Европ, Зүүн өмнөд Аз гэсэн одоо орнуудын одоо дэлхий дээр батлагдсан энэ одоо баталгаатай их сурвалжуудыг бол дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна цаана нь 36 орны бас ийм сорсыг бас дурдж өгсөн. За ганц ингээд нөгөө худалдааны сув гэхээс илүү сошиал орчинд бүхэл энэ боломжууд ингээд бидний гар утсанд байгаа шиг үгийг бүр цогцоор нь шийдэж өгсөн. Дээр нь онлайн худалдан авалт хийгээд бизнес хийхэд тулгамддаг бүх асуудлуудыг шийдэж өгсөн. Одоо санхүү төлөвлөлт, данс хөтлөлт, үн тогтоолт, барааны захиад, за хэлний бэрхшээл гэх мэтлэр өсөө яг л энэ процесс донд ямар үйл ажиллагаа явагддгүү, ямар асуудал үүсдгүү тэр болгоныг бүр цогцоор нь шийдэж өгсөн ийм 392 хуудас А5-ын ийм ном байгаа. За баярлалаа юу. Амжилттай. Одоо сурж шít 1 минутанд. За тэгэхээр ном аппликейшн өөр амар гоё аппликейшн байна тий. Бүх одоо Аз, Европ, Америкийн бүх газрын хамгийн одоо бат итгэлтэй найдвартай платформуудыг нэгтгэсэн байна. Тэгээд та тэрийг MyApp-аас бүгднийг нэгд оруулсан. Тэр бүх үйлчлэгийг хүртэж болох нь байна. Тэрнээс хэлний бэрхшээлч гэх юм уу тийм дотор нь байгаа зүйлд яаж ажиллах уу гэдэг талаас нь гараад ирсэн ном маань өөрөө гайд болоод аюу ойлгомжтой явчих юм. Тэгэхээр энэ бол бүх хүн энэ аппликейшнийг хэрэглэх боломжтой. Дээрээс нь номоо онтоогоо байж хатвал энэ газарт. Тийм. Яг цүнхний одоо яг ном хэлбэрээр баг хийс бас яг авч явахдаг аюу асаархан ойлгомжтой энгийн одоо орчуулга тий хэллэг гэх мэтлэн зүйлүүдийг бол оруулж гисэн. Энэ номыг хаанаас авах уу? Ямар үнэтэйс авах таалагдж байгаа юм бэ? Тэгээд бас ингээд дагалдаад тэр номыг авчихаар нэг юм одоо танай гişүнжлийн давуу тал ч гэдэг юм тий янз янзын бас юм дагалдж байгаа юмнуудыг юу вэ? Урамшуул юу вэ тий? За ер нь бол ингээд бид нар монголчууд бид нар залуучууд бид нар тэр тусмаа
өсөлдөх биш, нэгдүгээр хамтрах хэрэгтэй гэж би бол уриалдаг. Хоёрдугаар гэх юм бол бид нар өөртөө үн цэнтэй бүтээгдэхүүнийг зүйлийг одоо худалдаж авч сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ номыг бол өртгийг нь бид нэр тэгтгүр гэж тооцож байгаа. Тэгэхээр энийг ингээд бид нэр сэтгэл зүрхнээс яг хэрэгцээ шаардлага энэ бас хувь хүмүүс залуучуудынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн. За нөгөө талаас энэ үн цэн гэж юм ба тий. Энэ мэдээж 392 хуудас болгон үн цэнтэй. Энэ үн цэнийг нь дээр нь бид нэр одоо яг эдийн засгийн аргачлалаар үн тогтоосон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол 99,999 гэдэг одоо 5-9-ийн давтцлаар бас үнийн тогтоосон. Тэгэхээр үн бол тэгтгүрэг 99,999 төгрөгөөр энэ үн цэнийг өөртөө бий болгож өгөх одоо хүсэлтэй хүн болгонд энэ бол тэр хэд дахин нугалсан өгөөжөө өгнө. За дээр нь ном өөрөө мөнгөтэй бас ой тий мөнгөтэй байгаа. Тэгээ тэр одоо ястаа тэр хүний гарт нь бага Азийн л таарсан одоо яндаа очих бах. Тэгэхээр өөрөө угаасаа за үргэлжлэе. Тийм айгүй гоё тийм мөнгөө хэмнэ, мөнгөө бас мөнгө олно. Тэгээд дээр нь асар хязгааргүй дэлхийн одоо энэ үүлэн технологийн дамжаад худалдааны бизнесийн стратеги одоо ямар хөгжил, ямар чиг хандлага руу явж байгаа гэдэг бүрэн харах боломжтой. Тэндээс заавал бас худалдаа авалт хийгээд халтгүй байхгүй. ID авах, санаа авах. Тэ загвар дизайн юу гэдэг ерөөсөл тэр болгоныг гоё өөрөө ингээд олж авах бүрэн боломжууд байгаа. Тэгээд мэдээж ном аваад би одоо энийг ярьж илэрхийлэх зүйлийг юм дахиад видео хэлбэрээр оруулсан май авцыг юм нэр угаан дахиад нэвтрэх эрхийг нь бас 100% өгч байгаа хэрэглэгчид. Тэгэхээр 99,999 төгрөгөөр л аппликейшн ном одоо видео сургалт гурван юм зохицоор нь ашиглана гэсэн үг. Тэгэхээр ном бол бүх одоо номын дэлгүүрүүдээр зарагдана. 8 сарын 1-ээс бол номын дэлгүүрүүдээр байршин. Тэгээ мэдээж бид нар ч өөрсдөө цахим бизнес эрхлэгчид ч тийм мэдээж төлхөө онлайнаар явна. Онлайн худалдаа авалт төлхөө хийгдэх байх. Тэгээ орон нутаг ер нь бол 21,360 сумд бол байрших байгаа. Тэгэхээр орон нутгийн хөгжлийг энэ бас бид нар жоохон тэг чадлынхаа хэрээр төвшингийг ахиулах боломжийг нээж өгөх. Дахиад тэд нар чинь хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид бол хэдэн шат дамжлагаар бараа бүтээгдэхүүн авч байгаа. Тэгэхээр эцсийн эрхлэгчдэр ямар бүтээгдэхүүн очиж байгаа нь ойлгомжтой. Ингээд ахаар бид нар яаж бас хөгжих үү те. Тэгэхээр бид нар хөгжлийн хувьд, хувийнхаа хөгжлийн хувьд ч тэр улс орны хөгжлийн хувьд ч тэр нийгмийн хөгжлийн хувьд ч тэр бид нар одоо хамтрах цаг нь бол болцоо. Алийн болгон өрсөлдөхийн тий хизээ болт өрсөлдөхийн хизээ болт би энийгээ өрсөлдөгчийн нүдээр харах юм. Тэрний оронд энэ гоё дэлхийн энэ боломжийг ашиглаад бүгдээрээ хамтраад өнөөдрийн төвшингээ дахиад нэг ахиулах тал дээр л яг энэ май авцлын гол зорилго бол оршиж байгаа юм. За баярлалаа. Тэгээд хоёрын одоо ярих ерөнхийдөө агуулга гэдэг орог дуусч байна тий. Тэгэхээр хэрэглэгчд маань бас яг энэ MyApp-ийн талаас тодорхой мэдээлэл аяг зэгцтэй хүлээж авсан байх гэж найдаж байна. Тэгээд лого маань сүүлд нь яг ингээд одоо ингээд энэ ярианы агуулгад одоо багтаагүй тий хэлчмээр ярьчмаар юм үлдсэн юм байгаа бол тэр бас боломж гэж хамт харахыг сүүлийн минут тий. За энэ яг MyApp гэдэг төсөл бол одоо миний хувьд те энэ одоо нийгмийн хувьд бол маш гоё нэг юм нандин үн цэнтэй. Тэр үн цэн нь юу вэ гэхээр одоо энэ манай төсөл дээр хөрөнгө оруулалт хийгээд тэгээд энэ бүх төслийн процесс чадах ажлаа хуваарлаж аваад ингээд бид нар энийг чинь бас 2 сарын хугацаанд хийсэн. Бас маш амжилттайгаар ингээд хийсэн. За энэ хугацаанд бол ингээд бид нар биенийгээ танихгүй яг үндэ болоод одоо яг жинхэнэ цахим онлайнаар ингээ харилцаа холбоо үүсгээл тэ уцаар ярин чатлан зүүмээр уулзсан ч юм уу ингээл ажилтсан юм 50 хүн байгаа байхгүй. Энэ бол энэ Монгол улсад айгүй гоё анхдагч юм уриалга, эв нэгдэл тэ хамтын хүч. Тэгээд дээр нь бид нар үнэхээр хамтарч чадсан. Мэдээж энэ төсөл дээр ажилласан бүх хүмүүс эргээл эндээс өгөөж байгаа бас адилхан тэгш хүртээмжтэйгээр авна. Тэгэхээр энийг бас яг ингээд бид нар эхлүүлж чадлаа. Эргээ цаашаа бас олон төслүүдийг бас яг энэ зарчмаараа бид нар бас хөрөнгө оруулалтыг босгож хамтын хүчээр энэ гоё асуудлыг шийдэж олон хүмүүст нийлж ингээд тэ байгаа боломжуудаа санал болгож байгаа. Энэ гоё эв нэгдлийн дээр нь энэ дээр би дурдж хэлэхэд энэ бол эмэгтэйчүүдийн маш гоё эв нэгдэл. Тэ эмэгтэйчүүд бид нар эв нэгдэлтэй, эвтэй, бие биенээгаа хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг,
байх хэрэгтэй байхгүй юу? Ингэжээж бид нар энэ улс орны хөгжилд ч тодорхой хувь нэмэр оруулна, өөр гэрийн хөгжилд ч хувь нэмэр оруулна, өөр хүүхдүүдийн ирээдүйг бид нар зөв зааж чадна. Тэгэхээр энэ төслийн хамгийн гол одоо миний хувьд бол үн цэнтэй зүйл бол итгэлцэл, ив нэгдэл байсан. Тэгэхээр итгэлцэл, ив нэгдлэр бид нар бол юм хийж чаддгийм байна гэдгийг бас бид нэр харуулсан. Тэгэхээр одоо цаашид бол бид нар бас яг энийгээ бас нийгэмд илүү гоё урайлаад, илүү олон хүнийг хамруулад, тэгээ дээр нь энэ боломжийг олгоод, тэгээ эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө гоё юм би даасан, эдийн засгтай, тэ амьдралтаа орлоготой юм байх тусмал илүү ингээ гоё гэрэлтэж байдаг. Тэгэхээр тэр болгоныг л урайлж бид нэр бас цаашд олон төслүүдийг хийх байгаа. Тэгээд яг энэ одоо бидний ив нэгдэл, итгэлцэл, хамтын хүч дээр ингээд тулгуурлаад босч ирсэн энэ төслийг маш олон гоё талуудаас дэмжсэн. Одоо болгонтэй гишүүний хувьд гэхэд бол маш татаагаар хүлээж авч бидний одоо тэр 392 хуудсыг нэг бүрчлээ уншиж, хянаж, одоо редакторлаж, одоо маш гоё өөрийн гэсэн тэ одоо бидэрт маш гоё хүч өгсөн тэр өгүүлбэрийг тэр өгсөн байгаа. Дээр нь бас залуучууд аягүй гоё дэмжиж байгаа. Олон тал аягүй дэмжиж байгаа. Яг тэр нийгэм маш хэрэгтэй өгөөжтэй төсөл байна гэдэг үгнээс нь харж байгаа. Дээр нь бас Монгол чатын хамт олон бас маш их барилж байгаа. Дээр нь манай номны үн цэнийг бас өсгөж өгж байгаа. Тэр гоё концепттэй Монголдо бас нэлээд анхдагч гэж би бас олж харж байгаа. Яг тэгэхээр мөнгөө хэмнээд мөнгөө аав гэдэг чинь бас бид нар боломжийг л бид нар бүгдээрээ тэгш хүртэмжтэй л хүртэл гэдэг л санаа явж байгаа. Тэрнээс би ганцаараа тэг бид нар одоо ингээд эндээс ингээд ашиг нь олоод авах биш. Энэ бүх хүмүүст хэрэгтэй. Дээр нь эндээс одоо бүх хүмүүс энэ боломжийг нь олж авъя. Одоо адилхан гоё өгөөжийг нь авъя гэдэг энэ саналыг бас дэмжиж хамтарч ажиллаж байгаа танаа хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэгээд админ нэг минутанд хариулаарай. Баярлалаа. Тэгээд манай эхний подкаст нь бас лагур маань оролцсон. Анхдагч байна гэдэг чинь бас аюулгүй гэдэг шүү дээ. Тэгээд яг өөрөө бас манай подкастыг эхлүүлж байгаа болохоос хүндэтгээд бүх асуултыг бас нэг минутанд байлгасан. Дараагийнхаа оролцогч нарыг бол нэлээд чангална гэж бодож байгаа. Яг нэг минутанд даа явна. Юу байх вэ? Яг нэг минут гэчихэр тий. За айлгаа ярих үлээ гэж бодох. Дээрээс нь бас манай лагур чинь Монгол чатын аягүй сайн өмнө хэрэглэж байгаа тий. Тэгээд Монгол чатыг бас ингээд яг оролцсон зочд болгоноос нэг юм асуулт асууж гэж бодод. Монгол чатыг хэрэглэснээр таны амьдралыг ямар үн цэн нэмэгдв те. Яг юуг нь илүү их ашиглаж байна те. Тэр талаас бас яг уу ингээд бидний хувьд бол яг юм цахим бизнес хийгээд дандаа гадны ингээд те платформуудыг айгүй ашиглаж байна, харилцаа холбоо айгүй ашиглаж байна. Тэгээд Монгол чатыг ашигласнараа бид нар бол ерөөсөө нөгөө асар их цагаа хэмнэж байгаа. Тэгээд дээр нь ерөөсөө ингээд нөгөө төрөвч авч явах ямар шаардлагагүй, карт авч явах ямар шаардлагагүй. Гар утсаа одоо нөгөө бид нар гар утсаа ингээд бүрэн дүүрэн яг гүйцэд ашиглаж чадчих байгаа байхгүй. Яг тэгэхээр дахиад яг нэг дэлгүүр орохын тулд карт хэрэгтэй те эсвэл төрөвчөнд бэлэн мөнгө хэрэгтэй ингээд явж исэн бод одоо 100% нөгөө бүх одоо өөрийнхөө амьдралын процессыг гар утсан дээр хянах боломжийг бол Монгол чат нэгдүгээр олгож өгч байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг Монгол чатыг бид нар бас яг Facebook мессенжер шиг ч юм уу, WeChat шиг ч юм уу, Telegram шиг ч юм уу, бусад сошиалын харилцаа холбооны мессенжер сувгууд шиг нэвтрүүлээд үйл ажиллагаанд нэвтрүүлээд ашиглах юм айгүй том давуу талтай нэлээ. Жишээ нь бичих гэж цаг алдахгүй зүгээр л те гоё хоорондоо зүгээр бараг л зүрсээр стикерээр ингээ харилцаа явуулчих байхгүй ойлгомжтой зүгээр газ хариулт мариулт айгүй хурдан гихмжлээ. Ямар ч байсан маш гоё юм цаг үе олсон. Дээр нь яг энэ залуучуудын гар утсыг нь зөв хэрэглээнд нь оруулсан маш тийм одоо тэгээ хэрэглээд авах юм бол бас эдийн засгийн хувьд айгүй хэмнэлтийг бий болгосон. За нөгөө бидний байнгын ингээд одоо анзаардаггүй, хямдаггүй нөгөө шимтгэл гэж нэг юм байдаг тий. Банк хоорондын шимтгэл, төлбөр тооцооны шимтгэл гэх. Яг тэрийг хянаад дүгнээд жилийн эцэс ч юм уу сарын эцэс дүгнэхээр бас баггүй мөнгө явцсан байдаг. Тэгэхээр энэ бас шимтгэлгүй гэдгээр бас айгүй гоё том давуу талтай байгаа. Тэгэхээр ер нь бол айгүй олон давуу талтай юм билээ. Зүгээр
гар утсан дотор ганцхан аппликейшнээс санхүүгээ удирдна гэдэг чинь бол энэ бол бүр асар том боломж, цаг хугацааны хэмнэлт те эдийн засгийн өр өгөөж гэдэг их мэтлэн ер нь асар гоё хэмнэлтүүдийг өгсөн болохоор бид нар бол яг 100% одоо хэрэгжүүлж байгаа. Одоо бид нар байгууллагынхаа одоо нөгөө групп чатыг хүртэл халаад те одоо Facebook Messenger ч юм уу Telegram ашигладаг гэсэн бол одоо 100% одоо Монгол чатан дээр төвлөрөөд за тэгээ мэдээж хөөрхөн би бинийгаа гоё урамшуулна, бэлэг өгнө, мөнгөдөө тогтоо өгнө гэх мэтлэн яг бидний нөгөө нэг хүсэж исэн үйлчлэгээ яг би болцсон. Нөгөө талаараа яг хүсэж исэн гэхээр бид нар нөгөө WeChat-ыг айгуу хэрэглэдэг. Хятадаас ингээд дандаа л худалдаа авалт ч юм уу хийхдээ WeChat Alipay хоёроор төлбөр тооцоогоо хийж байгаа. Тэнгүүт WeChat ч өөрөө яг хятадууд яг тэгж хэрэглэдэг. Бүр амар гоё enjoy биэнд айгуу гоё pushтэй мотивашн хийсэн байдлаар хэрэглэдэг гэсэн бол одоо бид нар WeChat-ыг 100% Монгол хувьдаар Монгол чатаар хэрэглэх боломжийг л бидэрт олгосон байдаг. Тэгээ бас баярлж байгаа. Тийм лавга чинь сүүл би нэг пост чи харсан. Цалингаа Монгол чатаар тавьчлаа гэдэг нэг пост тавьсан байсан. Тэгээд байгууллагынхаа нөгөө нэг цалингийн үйлчилгээний одоо карты дансыг шууд Монгол чат руугаа холбоод тэгэл нөгөө Монгол дахиад нөгөө нэг дансны гүйлгээ хийх гээл эсвэл банк орох гол эсвэл банк руу цалингийн мэдээлэл явуулах гал юм процесс юусэн байхгүй. Тэрийг банктайгаа очиод манайх энэ төлбөр тоцсон системээр цалингаа тавьдаг болонгууд баг ингээ нөгөө Монгол чатаараа шууд ажилчдынхаа данс руу хийж болж гэн баланс руу хийж болж гэн тийм ингээд айгүй easy гоё айгүй гоё аппликейшн. Тэгээд 100% ингээд бид нар бол яг ашиглаад явж байгаа. Одоо тэгээд аргагүй ихэнд нөгөө мессенжер, Facebook Messenger энтрийг бусад одоо харилцаа холбоон дээр ашиглаж байна. Гэхдээ миний хувьд бол баг ашиглахгүй. Илүү нөгөө хүмүүсээ Монгол чатаар ороод ирээрээ тийм Монгол чатаар чатлыг нэнгүүт тэнд чинь яг нэг ажил хэрэг яваад байгаа байхгүй юу. Ямар ч одоо зорилтгүй юм бус яг л тодорхой яг ажил хэргийн хүмүүс нь Монгол чатаар ороод ирээ. Орж ирээл тэргээр ажлаа процессээр авчиж. Айгу амар байгаа. За тэгээд эцэст нь бас нэг юм яриулмаар санагдлаа. Тэгээд ингээд нэг богинохон товчхон юм подкаст байлаа гэж бодсон ч гэсэн ингээд ярьдаг айгу сайн ярьдаг зочинтой яриулмаар санагдлаа. Тэгээд нэг юм заавал ярмаар санагдаад байна. Танаа одоо холбооны хүрээнд хоёлаа нэг өмнө ярьж ирсэн нэг success story-нууд үүдэг шүү дээ. Ингээд орлогоо тэг дахин өсгөөд ингээд айгу гоё амьдарч байгаа юм хүмүүс байдаг гэдэг. Нэг тэр боломжтлаас нэг ингээд энийг энэ онлайн бизнесийг айгу зөв ашиглаад ингээд амьдралаа сайжруулах явж байгаа эмэгтэйчүүдийн нэг айгу амжилттай нэг кейсийг айгуу төвчмөө яриад өгч сонирхолтой. За манай дээр нэг айгуу сонин кейс идэгий. За тэр болохоор яг ингээд Ховд аймгийн нэг эмэгтэй. Тэгээд Ховдоос Улаанбаатар руу ингээд Сандэ 2 дээр ингээд лангуу аваад одоо Ирэнээс WeChat-аар бараа захиалаад ингээд бизнес хийхийг зориод ирж явж байна. Ингээд би ингээд танай холбооны талаар мэдээлэл авлаа. Ингээд очиод уулзаад ингээд гэсэн ингээд ярьж байгаа. Тэгээ тэр хоорондоо ингээ бүх нөгөө зовлонгоо ярьж байгаа надад. Одоо нөгөө Сандегийн 6 давхрын тедэн номерын павильоныг тедэн сая төгрөгөөр төрөөсөж авах гад энэ төр гэдэг ингээд бүр нөгөө өөрийнхөө бүх нөгөө бодож төлөвлөсөн юм бүгдийг ингээ ярьж байгаа. За тэгээд нөгөө эмэгтэй маань Улаанбаатарт ирсэн ирээд нөгөө Санде дээр очиод нөгөө лангуугаа авах гэсэн чинь нөгөө лангуу зарагдсан байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө нөхөр нь гэсэн чи нөгөө тэрний холбооны хүүхэнд хамаг юм таачаад байсан. Одоо тэр хүүхэн чи чиний лангууг авцсан. Тэр адитын тэр авцсан байгаа гэд ажилласан байгаа байхгүй. Тэнгүүд нь би за тэгээд над дээр ирж ингээ уулздаг манай холбоон дээр явуулзаад тэгсэн чинь чи яг ямар зоригтой гэсэн чинь би зорилгоо яг мэдэхгүй шүү дээ хэлж байгаа байхгүй. Тэгээ яг яах гэж яг юу хиймээр байгаа гэсэн чинь би ингээд бизнес л хиймээр байна гэж байгаа. Яг ямар бизнес гэсэн чинь одоо би ингээд нэг WeChat-аар Ирэнээс ингээд бараа аваад тэгээ тэрийг ингээд зардаг гэдэг. За тэр дотор бол ярих юм бол амар юм гоё процессыг явуулж байгаа. За тэгээд тэр эмэгтэй болохоор яг ингээд бүтэн сар яг ингээд манай холбоон дээр бүр ингээд ажилтны юм шиг бараг тэг гэртээ амьдарч байгаа юм шиг аюу гоё юм өөрөмсгөр байршаад бүх одоо ингээд аппликейшнуудаа өөрөө ингээд сураад төлбөр тооцооныхаа асуудлыг ингээд шийдээд тэгээд хамгийн анх ингэж байгаа би 10 сая төгрөгөөр бараа татна гэж байгаа байхгүй. За 10 сая төгрөг хаана байгаа гэсэн чи би ихч рүүгээ ховд руу хэлээл зээл авах болчихно гэд. За энэ бол биш ээ. Энэ бол бизнес биш. За чи хамгийн эхлээд зорилгын хуулиар тодорхойлъё. Чиний зорилгыг тодорхойлъё гэд зорилгыг нь тодорхойлох хуулиар ярилцлага хийгээд за тэрнийхэн дараа би за чи одоо яг 500 сая төгрөг
битлэтэх 500,000 төгрөгөөр юу авах байгаа бичээдэх гээд аппликейшн авахах гэдэг хэлж байгаа. Тэгсэн чинь ингээд өөрөө листэн гаргаад ирэнгүүт за чи наадмынхаа үнийг тогтоогох 500,000 төгрөгийг хэдэн төгрөг болгох гэж байгаа гэх мэтлээ ингээд процесс явуулж байгаа байхгүй. За тэгээд хамгийн эхлээд ингээд бүх юмыг нь зааж өгөө 500,000-аар ингээд бараагаан татаад миний яг хийсэн дагуу үнэн тогтоогоод тэгээд за одоо чи ажлаа хийгэнгүүт онлайн бизнес ч айгүй юм онцлогтой. Манайхны нэг алддаг бас алдаа байдаг. Бараагаан захиалчлаа одоо миний галт ингээд ирэхээр нь би зарна гэдэг байхгүй. Бараа захиалцсанд бол тэр бараа минийх болцсон байхгүй замдаа явж байгаа бараа. Тэгвэл шууд тэрийг захиалгаанд дууслаа дараагийн процесс борлуулалт руу орох хэрэгтэй байхгүй. Борлуулалт руу ороод замд нь явж байхад нь бараагаа зарч дуусчаад дахиад нөгөө тасралтгүй нөөцөө бэлдэх хэрэгтэй байдаг. Тэгээ яг энэ арга замаар яваад 500,000 төгрөгийг бараг 10 сая төгрөг 3 сарын дотор болгосон зэрэгтэй. Тэгээ ерөөсөө маш юм гоё сэргэлэн айгуу гоё эерэг тэгээд ерөөсөө хаа явсан газар айгуу ингээд хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ингээд ажиллаа ингэж хийдэг. Тэр хүмүүст угаасаа л үр дүн өгөөж ирдэг. Тэгэхээр гэх мэтлэн юм нэг амжилтууд бол маш их гоё. Ерөөсөө огт ингээд одоо бол 3 сарын 1-ээс хойш бид нар чинь бол нэг 7-800 хүнд WeChat нээж өгсөн гэдгийг. Бүр ингээд WeChat чи өөрөө бас яг суурна. За 1000 гаруй хүнд ингээд Alipay-г нээж өгөөд дансын цэнэглээд 100% өөрөө ингээд дансаараа худалдаа авалт хийх боломжийг нь олгож өгсөн байгаа. Тэгээд Монголд болохоор Taobao гэдэг одоо Jack Ma-гийн одоо хамгийн анхны худалдааны платформ, жижиглэнгийн платформыг хэвчлэн ашигладаг. Яагаад энийг ашигладгийг гэхээр Taobao өөрөө олон улсын картаар төлбөр тооцоо хийх боломжтой болохоор Монголд ингээд төлбөр ашигладаг. Гэтэл бид нар олон улсын карт ашиглах гэдэг чинь шимтгэл төлнө. Тэгвэл Alipay гэдэг хятадын өөрийнх нь төлбөр тооцооны системийг Монгол хүн гадаад пассворттой байснараа 100% ашиглах боломжтой. Энэ үед яг одоо Монгол чат чиг ямар ч шимтгэл байхгүй. Бүр тэг төгрөг байхгүй. Тэгээд бараа бүтээгдэхүүн мэдээж хүн алдаа гаргана. Захиалчлаа буруу сонголт хийжтэй буцаалт хийхэд тэр буцаалт тэр дороо буцаагдаад төлбөр нь тэр дороо данс руу орж ирдэг. Гэх мэтлэн асар том давуу талтай. Тэгэхээр энийг одоо бид нар 400 гаруй хүн WeChat нээж өгсөн байна гэдэг чинь өнөөдөр 400 гаруй хүн WeChat цаашаа өөрсдөө ингээ хүмүүст одоо бараа захиалгыг хийж өгч जैन. За дээр нь бүр үйлдвэр судаллаад үйлдвэрийг нь холбоод өгч хэмжээний түвшинд очсон ба. Тэгэхээр энэ бол бүх хүнд нээлттэй. Энэ боломжийг хэн одоо өөрийн болгож ашиглаж одоо амжилттай байх вэ гэдэг тэр хувь хүнээс л 100% шалтгаална. Тэгэхээр маш олон гоё кейсүүд бол манайдар байдаг. Угаасаа бүгдээрээ л айгүй амжилттай явж байгаа. Хамгийн гол амжилт бол санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн сайтагаад тэгээд тухайн одоо процессоо одоо үйл ажиллагаагийн төлөвлөгөөнд оруулаад тэр төлөвлөгөөгөө цагийн менежментэд зөв зохицуулаад хэрэгжүүлэх л байгаа. Тэгээд бид нар бас яг сүүлийн 2 сар бас яг MyApps руугаа ороод бас холбооныхоо үйл ажиллагаа жоохон ингээд өөр төвшөнд аваачих гад одоо 8 сарын 1-ээс илүү юм олон хүн зэрэг үйлчлэх боломжтой болж байгаа гэдгээр амжилттай. Тэгээ саяны success story-ийг бүтээх энэ процесс бол өмнө нь илүү ингээд хүнтэй тулж ажилладаг тийм ийм байсан бол одоо яг MyApp гэдэг төслөөрөө ингээд зайнаас илүү олон хүн яг энэ саяны тэр амжилтанд хүрсэн эмэгтэй шиг бүх эмэгтэйрүүд тэр туршлага тэр knowledge-ийг дамжуулахыг зориулж явж байгаа юм. Энэ төсөл буюу MyApp тийм илүү олон хүнд хүртээмжтэй болохын тулд яг тэгэхээр бид нар чинь нэг өдөрт хүн болгонтой тулж харьцлаад үсрээл нэг 10-аас 15 хүнд л үйлчлэгээ үзүүлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр одоо MyApp төслийн хүрээнд бол ёстой MyApp төслийг одоо номыг худалдаж аваад бүх хүн л өөр ингэ ашиглах боломжтой. Тэгээ эргээгээд нөгөө веб дээр бол бүх одоо нөгөө тулгамддаг асуудлаа бид нэг автоматжуулаад хариулт толгой өгч байгаа учраас бол асуудал нь хамаарцангуй баг. Яг бидний яг энэ цахим бизнесийн хувьд одоо яг ингээ хөгжиж явж байгаа нэг салбар буюу тулгамдж байгаа асуудал нь бол тээвэр логистик асуудал байгаа. Тэгэхээр бас тэр салбарын бас энэ хөгжилтэй аягүй гоё анхаарж байгаа. Бид нар бас аягүй гоё олон шийдлүүдийг бас хамтараа гаргаад аль болох юм одоо олон улсын юм логистик карго үйлчилгээний систем бо шилжихийг ингээ зориод зөндөө олон гоё стартапууд бас ажиллаж байгаа. За одоогийн нөхцөл байдал бол нөө хил хаалттай бид нар яг ийм цаг хугацааны хувьд бол нэг жоохон хүнд байдалтай байгаа. Гэхдээ энэ бол одоо хямралчин өөрөө боломж гэж ярьдаг. Тэгэхээр та нар яг үзэгчд манаас бодох хэрэгтэй. Яг MyApp гэдэг юм боломж байна. Энийг ашиглаад яг энэ туршлагыг ашиглаад аягүй гоё амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхүүд байна. Яг энэ хил хаалттай итгэхгүй цаг үед бол яг суралцах цаг үе тийм. Тэгэхээр яг MyApp та ном онлж байгаа аягүй гоё
суралцаад яг хэл нийт үед бизнес болон өөрийнхөө амьдрал хэмнэлт илүү үнцэн нэмэх юм боломжийг маяг болгож байгаа юм байна гэж ойлголоо. За тэгээд манай подкастт ирж оролцож бас бидэнтэй яриа өрнүүлсэн Лавгата баярлалаа. Цаашдынх нь бодол санаж явж байгаа бүх хүсэл нь биелэх болтугай. Тэгээд бүгдээ өөрсдийн хүсэл эрмэлзэлтэй олон залуучууд байж Монгол улс урагшаа явна эдийн засаг бүслэгдэн. Тэгэхээр энэ чин эрмэлзэл сэтгэл одоо энэ байна гэдэг чинь айгүй гоё бүх юмыг зоосон нөхөр хардаг биш. Тэгээд энэ нэгэн сайн сайхан зүйлийг чи хэн нэгний амьдралыг дэвшлүүлж чи хэн нэгэнд тус олчих гэдэг энэ хүсэл эрмэлзэлтэй төрийн бас байгууллагууд олон байдаг тэрний төлөөлөл нэг өөрөө байна. Тэгээд энэ залуустаас та нартай амжилт хүсье. Тэгээд баярлалаа. За баярлалаа.